хамгийн эхлээд маш их түгээмэл асууж байгаа асуулт бол ухамсарын сэргэлт гэж яг юу хэлээд байгаа юм бэ? Энэ шашинтай холбоотой юм уу? Эсвэл одоо юм сүнс мүнс тэгээ өвөг дээдсэн юмтай холбоотой юм уу гэж хүмүүс маш их асууж байна. Тэгэхээр шинжлэх ухаанчаар тайлбарыг нь өгөх юм бол тарих судлалын шинжлэх ухаанд метакогнишн буюу өөрийгөө хөндлөнгөөс нь ажиглаж анзаарах чадвар гэдэг нэг юм ойлголт байдаг. За тэгэхээр сүнснэс ирсэн буюу ухамсарс ирсэн хүн гэж ямар хүнийг хэлдэг юм гэхээр сэргэгээр ухамсартайгаар өөрийгөө хөндлөнгөөс нь ажиглах чадвар юм. Өөрийнхөө юуг нь ажиглаад байгаа юм гэхээр бодож байгаа бодлоо, биед мэдрэгж байгаа мэдрэмжийг анзаарч чаддаг. Өөрийн гаргаж байгаа хариу үйлдэлийг хөндлөнгөөс нь хардаг энэ чадварыг сэргэг ухамсартай буюу ухамсарс ирсэн хүн гэж бид нэр тодорхойлж ярьдаг. Ийм болох нь ямар давуу талтай гэж байна те. За бид мэднэ бидний зарим нэг ааш авирууд бидний амьдралд хохирол учруулдаг. За уурлахгүй бай гэсэн чинь нэг л мэтгэд ууралждаг ч юм уу те. Ингэж хариу үйлдэл үзүүлэхгүй бай гэсэн чинь нэг л мэтгэд хариу үйлдэл үзүүлждэг. За нэг тодорхой нэг төрлийн одоо биеийн илэрхийлэмж ч юм уу, царай төрх ч юм уу те. Эсвэл үйлдэлийг гаргахгүй байгийг хичээгээд байсан ч гэсэн өөрийн ухаангүй гаргацдаг бол энэ маань өөрөө юу юм гэхээр ухамсаргүй буюу одоо байнга уншигдсаар байгаад ингээд дадал зуршил болчихсон тогтмол програмын дагуу үйлдээд байна гэсэн үг байхгүй. Гэтэл ухамсарс ирсэн буюу сэргэг ухамсартай болсон хүмүүс яадаг юм гэхээр өөрт ингээд уншигдаад байгаа энэ програмыг өөрийн ухаангүй орж ирээд байгаа энэ дадал зуршил болсон бодлоодыг тэгээ түүнээс үүдэж бидний биеийн байнгын тогтмол мэдрэгдээд байгаа мэдрэмжүүдийг таньж барьж авдаг гэсэн үг байхгүй. Тэр ийм хүн яах вэ гэхээр аль болох одоо хүсгүй байгаа аашавраа гаргахгүй, хүсгүй байгаа үг үйлдэлээ хийхгүй, таагүй мэдрэмжээс аль болох хурдан салж чаддаг гэсэн үг.